Hello, сайн байна уу? Бичлэгээ оруулаагүй бааз зэрэг удаачлаа. Гэтэ зүгээр те. Энэ удаагийн дугаараар өмнөх жижигчүр Таны анимеха part 2-ыг үргэлжлүүлэхээр шийдлээ. За, бичлэгийг өсөрцгээе хөрхнөдөө. Тий. Доор ч нэг subscribe гэдэг нэг товч байгааз тэрийг заавал дараарай заяа. Энэ нь бид хоёр дүр үнэхээр үнэлж барахгүй таатай мэдрэмжийг төрүүлдэг учраас ер нь дарчаад бичлэг үзэх нь хамгийн зөв сонголт шүү. За, хэлцгээе. Өмнөх парт дээр манай улс руу дайраад байсан нөгөө хурандаа охиныгоо өөр улс руу дөрвүүлж байлаа. Аав нь Мэриг их охиндоо сургуулийн айлтанд түүнийг авална. Зүв буруу гэж байхгүй ялсан нь шударгаас болдог. Нэрээ энэ охиныг тогтоогоод аваарай. Аавдаа төрсөн өдрийн бэлэг гээд буу өнтөр өгцөн удахгүй манай Танягаас илүү сайкаг харуулах юм байна. Цаан Таня стратегийн албанд өөрийн төлөвлөгөөг танилцуулж нэг хэсэгтэй л дайрахгүй байж нөөцөө хэсгийг талаар санал гаргатал нэг нь бүр шууд дайрыг өглөөс өмнө амархан гэл сэтгэл хөдлөлөөр ухсаад идэх шүү. Манай хүний хилэмгийг чилэхүү хэлэх ёстой зүйлсээ хатуухан хэлчихэд л гарна. Дараа нь ерөнхий хүмүүстэй уулзтал тэрхэд нь чиний жинхэнэ бодлыг сонсомоор л нэгдэг. Тэгсэн би бол зэрэг тиймээс дээд албан тушаалтан лугаа олон юм ярихгүй гэл амайг нь хаагаад үндсэн яриандаа бөөнд орцгоор болов. Энэ төлөвлөгөөний ашиг нь баруун талбар болохын ашигтай бөгөөд жоохон бодож байснаа Таня манд томчуудынх нь цөөхөлх мэддэг нөгөө нэг төлөвлөгөөг нь олоо мэдчихдэг. Энэ төлөвлөгөөнд болохоор бүх хүчээрээ дайрч гэж бодогдуулж урих тавин далайгаас этентлүү дайрах байдаг. Дээд албан тушаалтанд Танягийн хурц ухааныг бишрэн түүний салааг төрүүлж хөдөлгөхөр болдог. Нэрээ дахин сануулхад эзэнт гүрэн гих манай улс нь 3 фронтод бүгд найрамдах ус этэнд Дакиан гэх усуудтай битаадж байгаа. Дакианыг бол бараг л ялчихсан. Ер нь энэ төлөвлөгөөн дайсан болох Этэнд гэх улсын гол хүчний анхаарлыг өөр газар төвлөрүүлээд тэр зур нь Орсо Фьорд гэх бомбтыг нь төрүүлж эзлээд далайгаар цэргүүдэд оруулнаа л гэсэн. Этэнд улсын цэргүүд ч өөрсдийн хамгаалтандаа бүрэн дүр итгэлтэй. Нөгөө айхтар хурандагийн чинь батальон шидсэн цэргүүд нэмэлтээр тэр газрыг хамгаалж яадаг. Манай хэд ч ирчихсэн тэр газрыг 30 минутын дотор гинтийн дайралтаар бүх их бүүгийн сөнөн өссөн хүндхэн даалгавар авсан яараа л явцгааж. Манай хэд ч аль болох хурдан их буунуудыг устгах гэд яараастай. Дайсны шидтэн цэргүүд ирж манай хэд ч нэг салаагараа тулан бусад нь их буунуудыг устгахаар боллоо. Хүндхэн нөхцөлд Жорж цагч дуусгах гэж байлаа. Тэгж байтал нөгөө хурандаа Таныг харан уурандаа түүнийг устгахаар шууд давтлана. Энэ маань гэтээ эвгүй бурхан миний тэргээл нэг амандаа үгэлжсэн нүдэнд шар болоод хүчтэй болж энэ. Тэгээд нэлээд ахтар тулаан болох нь дээ гэсэн айлын бүх их буустаж нэг өсөндө манайхан ялч сэргүүдийг атсан хөлөг онгоцоод ирлээ. Даалгавраа биелүүлсэх хэдэж ухарж байтал нөгөө хурандаа ч нүд нь улгангассан бох шиг шаргалцсан бох шиг дайрж ирээд Таняд юу ч болохгүй нэвт бүлүүлээд охиныхоо нэрийг хэлээд даалаад унжаамдаа өөрх. Уулан сайн умэслэмсэн. Нинхүү тэд Этэнд гэх усруу цөмөрч чадав. Ерөнхийдөө бол Этэнд гэх нь устай хийж байгаа дайн нь ялах нь баттай болж байна л гэсэн. Одоо зөвхөн бүгд найрамд тулсал үлдлээ. Дайн ч үргэлжилсээр дайчид маань одоо бүр урд фронтод ирчихсэн тулцаар л. Тэр оройн манай батальоны дараагийн даалгавар ирдэг. Тэр нь бүгд найрамдах улсын арена хотыг эзэлсэн байсан ч эсэргүүцлийн гүц дараагийн улмаас буслаа гарчихсан түүнийг нь зогсоох байдаг. Иргэдэн өөрсдийнхөө улсын шидсэн цэргүүдтэй нийлчихсэн манай эзэнт гүрний цэргүүдийн хядан замуудыг эдэлбэж хотоо бараг л буцаан авч байлаа. Тиймээс нэг удаа анхааруулга өгч хотоос гаргаад үлснийх нь шууд дэлбэлэх тушаал дээрээс нь ирдэг. Хэдий усынхаа төлөө тангараг өргөж сайтар бэлтгэгдсэн цэргүүд байсан ч энгийн иргэдийг алдна гэдэг мэдээж хүндхэн хэрэг тул цэргүүд маань ч гэсэн баахан хямраастай. Тэгээд хотлоо очих хинч байхгүй байна гэж түрхэн баярлсан ч иргэдэнд баалгасан дотон гинтийн дайралт хийдэг. Байршлын давуу бус нөхцөл хотож буй цэргүүдээс болоод цэргүүд маань хүндхэн байдалд тулдах хэрэгтэй болдог. Таныгийн орлогч алах гэмтчихсэн байсан ба үнэхээр чанга хатууд зэрэг байсан хэдий ч хийж буй тулаанд эргэлзэж анхаарлаа сулруулсан байдаг. Ямар ч мэдээ өрх. Түүнд шархацсан цэргүүдэд дагуулад буцах тушаалаа өгдөг. Хэдий хотын иргэдэд дахин анхааруулга өгсөн ч яаж болж өгөх вэ? Хотыг нь газартаа тэгшлэхэр боллоо.
Ер нь манай хүнээс бусдад нь их л хэцүү байгаа ах та. Хүүхэд хөшөнгөөл олон энгийн хүмүүсийг хөнөөнө гэдэг. Их буунисм хотод буун босгочдын нэгэн хэсгийг тарав. Үлдсэн хэдхэн хүмүүс нь шиддэнгүүдээр хамгаалуулан зогтож байтал Таня дээрэс нь тэдний ч гэсэн устгах тушаал ирнэ. Батальоны нэг залуухан зэрэгээрэн Танягаас бодлосыг гуйсан ч Бурхны өдөөс дунд хураг гаргадаг хүн яг зөвшөөрч харагдаж тэднийг одоо явуулах юм бол тэд улам их хөшөө орцолтойгоор гартаа буу барин ирнэ гэд. Ёо тэр хүүхдийн царай антрыг харалтаа. Цэрэгч олон юм ярьж байж хэд цохилж унаас шийтгэл нь өөрөө тэдэнд лөө буутахар болдог. Асарах нулимсаа барьж үл ядан тэдэнд лөө буудлаа. Хөөхий зэрэг. Нэр нөгөө Таняд алуулчлаа да гэд бодоодсэн этэний хурандаа ч намид байдаг ба би ч бас гэрэл Бурхныг харсан гэд манай Танятай адилхан Бурхнаар адислуулсан байна. Таня стратегийн төвлөө явж байтал нэг хурандаа тааран дараагийн том дэлгөөний талаар ярьж өгнө. Энэ нь өдийг хүртэл шахсан урт фронт буюу Райны талбарыг татан дайсны гол хүчийг оруулан устгах гар шийдсэн төлөвлөгөө байдаг. Энэ товтлогоогоор бүгд найрамд тухастай хийж буй дайнаа дуусгах гар төлөвлөж байгаа бололтой. Харин Шуурхай батальон маань энэ төлөвлөгөөний нэгдүгээр шатнд дайснуудад ялж буй мэдрэмж өгөн дайсныг давшуулах байдаг. Төлөвлөгөөч эхэлж бүх хүчээрээ дайж буй мэд санагдуулж дайсанч хамаг хүчээрээ хамгаалан Шуурхай батальон хүн байдалд орон ухрах тушаал буулсан ч Таня арай эрт банд мэдэгдэж магадгүйгээд дахин тулдахаар болдог. Эцэст нь манайхан ухарч дайснууд нь чараас нь орж ирлээ. Төлөвлөгөөний нэгдүгээр шат амжилттай хэрэгжлээ. Таняч магтуулан төлөвлөгөөний 2 дугаар шатыг сонсно. Энэ нь зочрол ба айц гэсэн нэртэй. Дайсны төв штабыг устгах нь дайсны өмнөд оруулах нь үүний гол зорилго. Тэгээд ийм төлөвлөгөөнд дайсны штаб руу маш хурдан очих, онгоц юм уу пуучин хэрэгтэй гэж яриа сууж байтал гэнтэл нөгөө Таняг бараг л хөнөг шахсан эрдэмтэн ороод ирнэ. Энэ бараг Танягийн ганц айдаг хүн байх. Тэгээд асар өндөрт маш хурдаар нисдэг шин загварын буужингаа харуулна. Энэ нь хитрхи хурдан бас чиглэлийн өөрчлөлтгүй тул гарах хөхрлийг нь багасгахын тулд заавал шиддэн зэрэгс суух хэрэгтэй байдаг. Харин Райны талбарт бүгд найрамдах улсынхан манай эзэнт гүрнийг ухарсан гэж бодоод урагшлаад удирдлагууд нь бараг л ялцчлаа гэж баярлаад бүтггүй. Харин манай Шуурхай батальоны дараагийн далавар бол мэдээж тэр айхтар хурдан онгоцоо суун очиж удирдлагуудыг нь устгах. Шин болж төлөвлөгөө маань эхлэн бүгд онгоцсондоо сулаа. Ингээ онгоц гэж пууж юм да. Дотор нь нисэж байхдаа айсан Таня маань Бурхныг хараагастай. Түүнтэй уулзах юм бол заавал зах зээлийн онолго уншиж өгөхийн тулд амьд байх ёстой гэд амандаа ботносаар айл нутаглуу орлоо. Арай гэж л өвхөлгөөнийг зарсан газар ирлээ. Шууд л төлөвлөгөөний дагуу удирдлагуудыг нь устгахаар хуваагднаас. Чимээгүй бас мэрэгжлийн байдлаа зэргүүдийг нь устгах нь цааш нэвтэрцгийм. Тэр зуур эзэн гүрний хурал дээр бусад удирдлагууд нь стратегийн албыг болчмгүй үйлдэл хийлээ гэж буруудахад томчууд маань сайн мэдээ хүлээж чимээгүй сонсоостой. Танягийн утсан газар хоосон байж тараад бусад багуудаас асуудал азар тэнд нь байсан болж тараад дайсны удирдлагууд болон зэвсгүүдийг нь устган ухарлаа. Энэ мэдээж удирдлагуудын чихэнд хүрэх мөчөд тэд ч бөөн баярлаастай. Тэр хэд маа нөгөө эдлөө манай 2 дугаар шат биеллээ. Одоо та нар яхийг харъя та гэдэл манай 3 дугаар төлөвлөгөө эхэлнэ гэж байна. Удирдлаггүй болснооч мэдээгүй хөрхий бүгд найрамд тулсан цэргүүд эзэнт гүрний бэхлэлтэн дээр ирчихсэн дээрээс тушаалвал яг өстэй. Даанч аль хэдийн эзэнт гүрэнд тэдний дор эсрэг бөмбөг бэлчгсэн гэнтэл дэлбэж мананцсан харавтан дотроос эзэнт гүрний танк цэргүүд гараад ирхэн тэр. Балмагдсан цэргүүд дээрээс тушаал авах гэж оролцсон ч мэдээж чинь хариулахгүй. Саяных чойж нээх гэсэн төлөвлөгөөнд байсан ба дайсны баруун зүгээрийг устган цэргүүд маань айлын үндсэн хүчийг бүслэхээр давшиж байдаг. Хичнээн бүрэн зэвсэглэгдсэн том айран байсан ч удирдлаггүй бол хатнаа алдсан шоргоолжлт тул бүгд найрамд тухсан үндсэн хүч эзэнт гүрний хоморлон устгах төлөвлөгөөнд баг багаар орж байлаа. Ухарч байсан эзэнт гүрний таал гэнтэл асар хүчээр дайрсан тул эзэнт гүрний цэргүүд ухрах гэтэл урдаас нь хоёрт танкууд гарч ирэн стойл бүрэн утгаар нь бүслэлээ. Танягийн салаачээр нь дайнд оролцохоор явж байтал гэлдор тойрог үсгэн үйл рүү орж дайснуудаа эргэлзүүлэн гэнтэл гарч ирэн мөргөлдөж дахин тултаж эхлэв. Зар томоо харин хурандагийн бие Танягийн гар орчмоор буудаад тэднийг салгалаа. Энэ удаа чамайг огт амьд үлдээхгүйгээд шүүрэн шанаа буудсаж үхэхтэй хүртэл асар том дэлбэрэлт үүсгэнэ. Азар манай хүн бараг л хэмтэйгүй байдаг. Нэмэлт хүч ирж айл ухарлаа. Цаанх цэргүүд ялалтын гэрлийг харан баярлаастай. Энэ явдлаас хойш 15 хоногийн дараа эзэнт гүрний туг бүгд ял үүнийг мэдээд хурдан очиж дуусгахыг гэсэн ч дээд удирдлагууд нь ерөөсөө зөвшөөрдөггүй. Ядаж тэгвэл өөрт нь олгогдсон эрхийн дагуу тагнуул хийнэ гэд
нөгөө нэг айхтар хурдан буужиндаа суугаад эвлэрхээр болсон та хэдийг явуулахгүй энэ бүхэн ингээл дууссан юм гэдгийг. Удирдлагуудтай уулзахаар очисон ч бүгд баяраа тэмдэглэх гэж явчихсан байдаг. Тэгээд босож байтал нөгөө нүдний шилд тааран уулзахаар бол. Тэгээд эзэн гүрний стратегийн алба дайнжаалж чаддаг ч дайныг ашиглаж чадахгүй хэмээн Таня хэлнэ. Хит их тайвшраад бүрэн бус үндсэл дээр суурлаад арайр дүгнэлт гаргаж байна гэн. Нөгөөдөд турандаа чи яагаад дайныг хүсэж байгаа юм гэтэл Таня би урд өмнө нь хэд хөгжиж нормчлагдсан хүний нийгэмд амьдарч байсан ч хүн гэдэг амьтан мунхаг учраас учир шалтгаанаас илүү сэтгэл хөдлөлийг илүүд үздэг. Тиймээс бид үзэн ядалтын галын нэгмсэн унтраах хэрэгтэйгээд хөөхөө мэтгэлзээ өрнөн. Дөнгөжл ярьж дуустал бүгд нарийн тугалсан үлдэгдэл зэргүүд хөдөлж эхэллээ. Тинхүү дахин дархаж зарлана. Нэрэ чинча. Гай газар доороос гэж эзэнт гүрний хүч хэрхэлд бусад томоохон улсуудыг ч хөдөлгөж магадгүй болдог. Нэрэ энэ аним дээр бүр яг Америкийн нэгдсэн улс болон зөвлөлт холбоотос гэж байдаг заяа. Тэгэд нөгөө хурамдаагийн охин байсан да. Тэр чинь Америкийн нэгдсэн улсын сайн дуран албанд нэгтгэхэр байж байдаг. Тэгээл өшөө хорсол дүүрэн нулимстайгаар тангаргаа уншина. Энэ бүхний дараа Танягийн батальоныг дайсны араас буюу өмнөдлөө илгээж дайсныг нэг мөсөн устгах төлөвлөгөө хэлтэл удирдлагууд нь ганцхан батальон гэж үү гэж санаа зовтол нөгөө нүдний шилж чинь Таняг тэр бол энгийн нэгэн охин биш. Зүгээр л охины айрс нүмерсэн мангас эмийн хоёрт хойлол. Зорсон газартаа очисон Таня цэргүүдийнхээ өмнө дахин нэг бурхантай зайн зарлалаа. Өмнөдийн халуун манай эдж бүр усны хомтолд ороод манарцсан байж байтал. Төвөөс баахан паста явуулаа гэсэн цэргүүд нь хальтхан баярлсан ч усгүй юм чинь яаж болох вэ? Дараа нь дайсны нөөцийн зурслууд дайран хариу үйлдэлүүдийг нь харахаар болно. Очоод сүмний агуулгах нөөцгээд бүгдийн дэлбэлээд дайснуудтайгаа тулдаж байтал нөгөөд нь чухраад явчлаа. Азар тэнд нь дүүрэн ус байж таарад арай гэж пастагаа болгож идтэл дангаараа паст нь хоолоогоор тавхгүй мэдээч. Угаасаа тэдний байнга л иддэг нөгөө талхтай нэг адилхан гурил болохоор яаж ч өөр санагдав дээ. Тэд дараагийн удаа Бодван улсын өмнөдийн баазлууд дайрах уу, өөр газарлууд дайрах уу гэж ярилцаж байтал томоо энэ дамттай орц байж магадгүй ийшээ дарийгээд гинтл буруу юм хэлснээ ухаардгийн. Таня ягч уурлахын дээ гэтэл эсэргээрээ зөвшөөрөөд ажиллагаагаа цөлийн паста ажиллагаа гэж нэрлээд маргааш өглөөнд дайрлаа. Тэгээд бүхий лаазсан холтой газрууд руу дайрж улаан лойл, дахиа, базилик, өгөрций, дарс, бислэг энтргээл хамаг сайхан орцуудыг нь авна. Цаана нь дайсны удирдлагууд тэд арайч лаазсан хоолны араас явахгүй дээ. Энэ бол сайтар далдлагдсан стратеги байна гэж бүр татана. Сонирхолтой нь дайралтанд өртөөд байгаа энэ баазууд нь бүгд дайсны холбоотон улсын үйл ажиллагааны хил дээр байсан баазууд байдаг. Тэгээд л ажиллагаагаа цөлийн паста гэж нэрлэлсэн гэсэн чинь нөгөө удирдлагууд нь бүр тэлтрээд биднийг арай их доромжилж гэнэ гэж уурлаад энэ бүр өстэй хөөрхөн. Гэтэ Таны үүнийг мэдээд дайрсан уу эсвэл хоолноос буслаа. За бүү мэд. Хамаг орцод цуглуулсан цэргүүд нэг өдөр сайхан арилж байгаа юм чинь яалтчгүй хоолол хайрам. Идэж байгаа цэргүүд байтугай миний сэтгэл сэргээд хангамжаар явуулсан бүх пастаг нь дуусчихсан гээд төвийн хідэн ч баярлаастай. За энэхүү энэ анимын сиснэг дуслаа. Сисэн 2 гэж байдгүй бүрэн хэмжээний кино байдаг. Мэдээч хэрэг та нарын тарсан лайк, subscribe-аас хамаарат киног нь оруулах гэж шийдэх учраас лайк дарж, subscribe дараад комент өчгөө бити мартуузай. За тэгээ дараагийн мэтлэр уулзцгаая. Баяртай.